хүн төрд таны нэрийг дагсалж чадлаа. Монгол улсын гавьяа жүжигчин цол тэмдгээр соёл урлагийн салбарт 25 жил ажиллаж дуу хүчгийн боржгон чуулгын бүжигчин бүжиглэж очир бүрийн цэрэн жаргал таныг Монгол улсын гавьяа жүжигчин цол тэмдгээр шагнасан байна. Хадгалагдчихвар баяр хүргэе. Хүн авьяасны өрчүүлж ард түмний төлөө хөдөлмөрний гайхамшигтай сайхан. Тэр тундаа эгэл бүйтэн бодоонуудад эгэлний төлөө хөдөлмөрний эгэл амны өмөрчүүлэн эгэл бүтээх мөрөн дөрөвний хамгийн сайхан. Хадгалагдаж гайхамшигтай байна. Бүжигчин боржгон чуулгын госдол бүжигчин бүжиглэж Монгол улсын гавьяа жүжигчин очир бүрийн цэрэн жаргал. Шинээр өнөөдөр энэ төрийн өндөр шагналыг хүргэсэндээ маш их баяртай. Дуу жүжигчин боржгон чуулгын хамт олон энэхүү мэргэжлийг эзэмшүүлсэн одоо хөгжим Монгол Улсын консерваторийн багш нартаа маш их баярлалаа. Тэр дундаа ардын бүжгийн мэргэжлийн үндсэн багш, миний багш Гонгорго багш маань одоо энэ тэнгэр дээрээс харж байгаа мөн аав маань хүн төрд таны нэрийг дагсалж чадлаа. Тэгэхээр та яг энэ цаг мөчид те өөрийнхөө одоо бас таны олон сайхан шавнар байгаа. Тэгээ бэлтгэсэн олон сайхан шавнараас нь магадгүй одоо их сайхан амжилттай яваа. Тэр шавнарынхаа тухай дурсаач. Маш олон байгаа. Одоо мэргэжлийн театруудад, орон нутгийн театр чуулгуудад олон гослоочтой ажиллаж байна. Одоо өнөөдөр Говьсөмөр аймгийн боржгон чуулгад 2008 онд анх чуулга маань байгуулагдаад боржгон чуулгыг байгуулж байхаас үүсээд анх ажилд орсон. За тэгэхэд одоо миний хүүшиг 5-6 настай байсан хүүхдүүд маань одоо үндэсний театр, хаан театр, одоо манай боржгон чуулгад гослооч бүжигчин хийгээд ингээд явцааж байгаа. Бүгд амжилттай явж байгаа. Улсын болон олон улсын уралдаан тэмцээнүүд шагнал хүртээд маш амжилттай явж байгаа. Бас шавнараараа бас багтаж байна. Тэдний маань бас өнөөдөр гаргасан амжилт багшийнхаа өнөөдрийн энгэр дээр минь гэлцэж байгаа энэ медаль одон шиг маш их хүч төрж өгсөн шүү гэдэгтэй. Шавнартай баярлалаа. Мөн та өөрийнхөө дэглэсэн бүжгүүдээс хамгийн одоо сорыг нэрлэж. Миний дэглэсэн бүжиг боржгон чуулгадаа ирээд боржгон дэг гэж бүжиг байгаа. Хувтай биелгээтэй нутгийнхаа онцлогийг харуулсан боржгон найрын хуруу дэмбэг харуулсан тийм бүжиг байгаа. Тэр маань ерөнхийдөө аймгийн баяр наадмын тоглолтуудад ерөнхийдөө байнга оролцож явдаг тийм бүтээл байгаа. Баярлалаа.